Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэн нэгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л та. Яг зөв. Харьцуулж байна гэдэг чи ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болов. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээтэй хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал ямарваа асуудал тулгархад ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовнох зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гэд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой. Тархины халаас сэтгэл зүйн подкаст маань үзэг сонсогчдоо сэтгэл зүйн боловсрол олгох тэр дундаа мэргэжлийн сэтгэл зүйчдээс илүү практик зөвлөмжүүдийг хүргэхийг зорддог байгаа. Тэгээ өнөөдрийн дугаарт маань тойлт сургуулийн сэтгэл зүйч мөнх гэрлэгч маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд урилгыг минь хүлээн аваад одоо мэдээлэл зөвлөгөөнүүдийг хуваалцахаар ирсэнд баярлалаа. За урьсанд баярлалаа. Тэгэхээр мөнх гэрлэгчийн маань хувьд сургуульд ажилладгаараа илүү онцлог байгаа шүү дээ. Тэгээд сэтгэл зүйч гэж хэн бэ гэж асуувал хүн болгоныг юм хариулт байгаа гэж надад санагдаад байдیں۔ Тэгэхээр хоёулаа яг сургуулийн гэдэг тодтуулна ялгаа нь яг юунэ гэдгийг сургуулийн сэтгэл зүйч гэж яг хэн юм бэ гэдгээс ярилцлага эхлэе. За сургуулийн сэтгэл зүйч гэдэг нь сурагчдын сэтгэц танин мэдхүү, зан үйл, харилцан хандлага, нийгэмших, төлөвшөх, дээрээс нь дасан зохицох гэдэг энэ бүх сэтгэл зүйн асуудлуудад нь зөвлөгөө, сэтгэл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг явуулдаг хүнийг хэлж байгаа. Тэгэхээр сэтгэл зүйч маань сурагчдын эдгээр одоо сэтгэл зүйн асуудал сайжруулах шаардлагатай, сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох шаардлагатай энэ асуудлуудад багш, тэдний эцэг их асран хамгаалагчтай хамтран ажилладгаар илүү онцлог давуу талтай юм мэргэжил байгаа, чиглэл салбар байгаа. Тэгэхээр нөгөө сургуулийн хүрээнд байгаа эцэг их багш одоо сурагч нартай хамтран ажилладаг гэсэн үг байгаа шүү дээ. Тэгэхээр хоёлаа ахад жоохон нөгөө сонирхолтой байх үдний сургуулийн сэтгэл зүйч яг юу хийх юм бол таны одоо ажлын нэг өдөр яаж өдөрт юм бол гэдэг дээр нэг богинохон одоо мэдээлэл хүргэе л та. Ер нь бол мэргэжлийн үйл ажиллагаагаа хүргэхдээ бид нэр одоо урьдчилан сэргийлэх сургалт бүлгийн ажлуудыг явуулдаг. Дээрээс нь ганцаарчлсан болон бүлгийн зөвлөгөө, тренингүүдийг явуулна. Мөн эцэг их асран хамгаалагч багш нарт бас сургалтуудыг хүүхдүүдээсээ гадна явуулдаг. Тэгээд сэтгэц танин мэдхүүн хөгжлийн онцлогийг судлах зорилготой онцлогын үнэлгээнүүдийг бас хийдэг. Тэгээ энэхүү онцлогын үнэлгээнүүд маань бол бас сурагчдын сурлагын амжилтыг дээшлүүлэх, тухайн хүүхэд өөрийнхөө хувийн онцлогийг мэдгэхэд нь бас дэмжлэг үзүүлэх зорилгоор хийдэг. Тэгэхээр энэ үйл ажиллагаануудаа одоо бүтэн сургалтын хичээлийн жилд багтааж явуулах шаардлагатай болдог. Бүх ангиудаа хамрахыг зорж бас ажилладаг. Тэгэхээр миний одоо яг ажлын нэг өдөр гэх юм бол өглөө ирээл одоо хэрвээ сургалттай 7 хоног байх юм бол сургалтаасаа эхэлдэг. Сургалтынхаа агуулгыг бэлдэх, насанд нь тохирсон бага ангид ямар агуулгаар орох уу, дунд ангид, ахлах ангид яаж орох уу гэд. Тэгээд үдээс хойшоогоо болоод ирэхээр нөгөө хүүхдүүд маань тараад эхлэхээр илүү зөвлөгөөнд орж эхэлдэг. Хичээл сургалтын үйл ажиллагаа дуусчаар хүүхдүүдтэй ганцаарчлсан болон бүлгийн зөвлөгөөнүүдийг явуулах ажлууд явагддаг. Тэгээ бусад сул цагуудаа нөгөө онцлогын үнэлгээнд дээрээ суудаг. Тэгэхээр ерөнхийдөө бид нэг өрөөндөө л байгаад байгаа юм шиг харагддаг боловч тэгээ маш их цагийг хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх. Нэг хүүхдэд зөвлөгөө өглөө гэхэд тухайн зөвлөгөөнийхаа дараа ямар зөвлөгөөг ямар чиглэлээр ярих уу, ямар даалгавар өглөө гэд нэг хүүхдтэйгээ ажиллах аргууд маань маш олон байдаг гэсэн үг. Тэгэхээр өглөөнөөс орой хүртэл ер нь бол full time ажилладаг. Тэгээ энэ хүрээндээ бол маш олон хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг хийхийг одоо хүртээмжтэй ажиллахыг зорж ажилладаг байгаа. Одоо сургуульд бол багш нар
одоо цагаас цагийн хооронд хичээлүүд рүү ингээд шилжээд аюу юм хөдөлгөөнтэй төрсөл харагдаж шүү дээ. Харин сургуулийн сэтгэл зүйч яг юм өрөөндөө сууж байгаа юм шиг яг юу игээд байгаа мэддэхгүй. Гэхдээ тэнд яа харахгүй саний таны хэлсэнчлэн нөгөө үйл ажиллагааны чиглэл бүр дээрээ мэдээлэл төлөвлөгөө боловсруулах, уялдаа холбоог нь гаргах, тэр хүүхдтэйгээ яаж ажиллах вэ гэдэг тэр сууж ажилдаг байгаа тахнэ. Тэгэнгүүт мэдээж яг таны саяны хэлсэнчлэн сургуульд ажиллаж байгаа учраас энэ бол хүүхдийн одоо сэтгэл зүйн сайн сайхан байдлын төлөө сургууль дээрээс одоо таатай мэдрэмжийг мэдрээд амжилттай суралцахад нь одоо нэг сэтгэл зүйч дэмжлэг үзүүлээд байгаа. Ингээх үед мэдээж хэрэг багш нар эцэг гэдэг юм дөрүүд одоо гарч ирж байгаа. Тэгэхээр энэ үедээ багш нар ер нь ингээд сэтгэл зүйчтэй яаж хамтарвал зүгээр байт юм болоо? Ер нь багш нар ямар асуудлаар танд ингээд хандж гин, яаж хамтарч ажиллаж гин энэ талаар. Багш нар бол нэг номерын бид нартай одоо хамтарч ажилладаг хүмүүстэй. Тэгэхээр багш нар маань ихэнхдээ хамтарч ажиллаж байгаа зүйл анги хамт олонны харилцааны онцлог, тэр анги хамт олонны харилцааг хэрхэн дээшлүүлэх үү, сайжруулах уу, үүссэн асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл зүйчийн дэмжлэг тусламжуулах хэрэгтэй байдаг багш нар. Нөгөө талаасаа бас хүүхдэд нөгөө сурлагын амжилт гаргахад багш нар сэтгэл зүйчийн тусламж дэмжлэгийг бас авдаг болоод байгаа. Жишээлх юм бол энэ хүүхэд маань одоо жоох удаан байна, тэ ангидаа орхигдоод байна. Миний зүгээс яаж дэмжүүл, яаж ажиллавал илүү болох вэ? Эсвэл энэ хүүхэд маань одоо энэ хичээлээ жоох ойлгохгүй байна. Эсвэл одоо ангийнхантайгаа харилцахдаа асуудал гараад байна гэдэг ч юм уу те. Тухайн бүлэг хамт олонны харилцаанаас гадна яг ангид үүсээд байгаа тэр хүүхдэд нэг одоо өөрт нь анхаарал татаад байгаа сурагч тэр дэмжлэг авах сэтгэл зүйч нарын тусламж дэмжлэгийг айгүйх авдаг болоод байгаа. Тэгээ одоо анх болвол яаж хамтарч ажиллахаа сайн мэддэггүйсэн бол одоо сэтгэл зүйч нар маань бас сургуульд ажиллаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байна тийм. Тэгэхээр бас хамтарч ажиллах хүрээ айгүй өргөн болж байгаа. За дан ганц хүүхэд гэхээсээ илүү одоо эцэг ихтэй зөвлөгөө мэдээлэл авах тий сургалтаа авах гэдэг ч юм уу тийм байдлаар бас айгүй хамтарч ажилладаг. Таны одоо анзаарснаар зөвхөн танаа сургуульд гэлтгүй ер нь одоо Монголд сургуулийн сэтгэл зүйч ажиллаад бас хөрхөн хугацаа зарцуулагдчихлаа шүү дээ тий. Энэ үеуд сургуулийн сэтгэл зүйчийн дээр нөгөө ажлыг ойлголтын зөрүүнүүд ингээ хэрэг ажиглагдаж байна. Тэндээс ингээд одоо дурдаад явбал ямар ойлголтын зөрүүнүүд байна вэ? Тийм ойлголтын зөрүүнүүд айгүйх байдаг. Хамгийн нэгдүгээрт ингээд шууд бодогдож байгаа нь бол нөгөө шууд үр дүн хүсэх. Тэ одоо нөгөө нэг өмүүлээд байгаа сурагч ч юм уу те. Эсвэл нөгөө хичээл даалгавраа хийхгүй байгаа. Ангидаа эсвэл ганцаараа байгаа. Эсвэл одоо нэг харилцааны үед бусдтайгаа зөрчилдөд байгаа ч гэдэг юм уу. Энэ хүүхдүүдийг сэтгэл зүйчтэй нэг одоо уулзуулчих юм бол ингээд гоё олчин, өөрчлөгдчихнэ гэдэг юм хүлээлт айгүйх байдаг байсан. Одоо тэгтээ бас багасчл энэ л да бодит байдал руу нэлээд шилжиж гин. Гэхдээ л энэ хандлага бас байдаг. Нэг уулцсан те одоо хүүхд маань яаж ийн ямар байна гэл нөгөө шууд үр дүн хүлээгээд байдаг ийм асуудал гардаг. За нөгөө талаасаа гэх юм бол бас сэтгэл зүйч яг өөрчлөх ёстой хүн гэж бас хүлээж авдаг. Сэтгэл зүйчтэй уулзчих юм бол нөгөө хурдан үр дүн хүсээд байгаа шигэ яг сэтгэл зүйчтэй уулзсан юм чинь энэ хүүхэд өөрчлөгдөнө гэдэг те өөрчлөгдөх ёстой гэдэг юм хүлээлт байгаад байдаг. Гэтэл эн чинь магадгүй одоо 6 настай хүүхдтэй уулзж гин 10 настай хүүхдтэй уулзж гин те 13 4 настай хүүхдтэй. Эн чинь нэг юм 6 жилийн амьдралын түүхтэй хүүхд байна. 10 жилийн амьдралын хүмүүжлийн арга барилаар явцсан өөрийн гэсэн бас нэг юм өөрийгөө илэрхийлэх арга барил нь тогтож байгаа. Гэр бүлийн харилцааны онцлог гэж байна те. Энэ бүх зүйлүүдийг давж туулаад энэ бүхнийг мэдэж таньсныхаа дараа тухайн хүүхдэд өөрчлөлт орох боломжтой гэдгийг багш нар маань эцэг эхчүүд маань бас ойлгох хэрэгтэй болов уу гэж харагддаг. За тэгээд нөгөө онцлогоо үнэлгээ хийдэг гэдээ ярьсан тий. Энэн дээр бас эцэг эхчүүд маань их мэдрэг хандж байгаа байдал ажиглагддаг. Таны хүүхдийн одоо уншиж бичих чадвараас тий унших чадварын төлөвшөлт нь дундаас доогор байна гэдэг ч юм уу те нөгөө ийм тухайн үнэлгээгээр яг хүүхдэд шууд үнэлэх гээд байдаг. Гэтэл нөгөө үнэлгээн дээр маань хүүхэд тухайн өдрийн сэтгэл зүйн байдал орно, биеийн байдал орно. Тэгээ энэ бүхэн зүйл нөлөөлж байгаа шүү гэд ингээд тайлбар бичсэн байсан ч манай хүүхд ийм гинэ гэд ингээд нөгөө шууд хүлээж аваад айгу сэтгэл нэмзгэлдэг ч юм уу эсвэл нөгөө хүүхдээ үнэлэх байдал нь янз янз ингээд болоод идэг. Тэгэхээр шууд нөгөө үр дүн хүлээдэг шигэ бас шууд нөгөө дүгнэлтүүдийг хүлээж аваад харин эсвэргээрээ бидний зүгээс юу гэсдэг вэ гэхээр одоогийн төвшин ийм байна.
Тэгэхээр энийг сайжруулах тал дээр та энэ зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй гэд. Тэгэхээр ийм байдлаар хүлээж авах юм бол нэлээд ийм хамтын ажиллагаа сайтай байх гэдэг байна. Тэр сэтгэл зүйч гэхээр нэг юм шүүгэндээ шидэт цаваа хадгалаад хүн орж ирэхээр дан гэж өөрчлөлт гаргадаг хүн биш шүү дээ. Тэгээ энэ бол одоо хүний зан үйл сэтгэл санаанд гарах өөрчлөлт гэдэг бол цаг хугацааны явцад болж байгаа. Дээрээс нь нөгөө одоо им уугаад өвчин намдж байгаатай адилхан процесс биш гэдэг нэгдүгээрт одоо үзэгч сонсогчд маань ойлгох нэ. Хоёрдугаар тас нөгөө ингэж бодогдлоо. Хүмүүс шууд үнэлгээг нөгөө хүлээгээд тавтдаг гэж байна шүү дээ. Тэгэнгүүт жишээлх юм бол хүүхэд гээд нэг юм бүхэллэг бүтэн юм хүн байгаа. Тэгэнгүүт жишээлх юм бол зөвхөн одоо анхаарлын түвшин нь юм байна гэдэг юм үнэлгээ гаргаж ирж байгаа нь одоо бүтэн юм хүний зөвхөн ингэж нэг юм цэгийг л одоо ийм байна гэж хэлж байгаа зүйл байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэрийг шууд бүхлээрээ хүүхэдтэй ийм байна гэж нөгөө хүлээж аваад байдаг. Тэгэхээр энэ дээр бас нөгөө сэтгэл зүйчтэйгээ ярилцаад одоо ойлголтуудаа авах нэ гэж болох нь. Тэгсэн чинь нөгөө энэ ойлголтын зөрүүнээс болоод сургуульд сэтгэл зүйч ажиллахад ямар юм хүндрэл бэрхшээлүүд ч юм уу эсвэл одоо мэдээч одоо ажиллаж байгаа зорилго гэж байгаа. Тэр зорилго биелэхэд одоо бэрхшээл ямар зүйл тулгараад идэг вэ? За нөгөө хамгийн ихний асуулт байсан шүү дээ. Хүүхдийн сургуулийн сэтгэл зүйч яг юу хийдэг вэ гэх. Тэгэхээр тэр хүрээнд буюу нөгөө сэтгэц танин мэдхүү зан үйл цаашлаад хүүхдийн төмөжил, төлөвшөл, харилцан хандлага гэд эдгээр зүйлүүд дээр ажиллах нь өөрөө цаг хугацааны одоо нэг юм хугацаа шаарддаг шүү дээ. Цаг хугацаа шаарддаг. Гэтэл яг сургууль дээр ажиллах процесс нөгөө магадгүй хичээл заагаад нэг сарын дараа шалгалт авахд тэрний үр дүн гарна ш. Тэр хүүхд энийг ойлгосон байна уугүй байна уу. Гэтэл нөгөө сэтгэл зүйчийн үйл ажиллагаа чи өөрөө магадгүй 1 жил бүтэн явж ийж тухайн хүүхдэд өөрчлөлт орно. Эсвэл 2 жилд шаардаж магадгүй тий. Энд чинь нөгөө гэр бүлийн оролцоо, багшийн дэмжлэг, бусад найз нөхд хамт олонны өөрөө бас нөгөө үйлчлэгээ авж байгаа хүүхдийн оролцоо гэл энэ бүх зүйлээс шалтгаалдаг учраас бас яг сэтгэл зүйчийн энэ ойлголтын зөрүү гэх юм уу хүлээлт энэ үүсэж байгаа байдлаас болоод сэтгэл зүйч нар маань нөгөө сайн ажиллаж чадахгүй байна уу да. Тэ миний ажил нэг л үр дүн гарахгүй байна уу да гэдэг ч юм уу ийм асуудлаас болоод бас их шантрах, ажил мэргэжлээ солих. Тэгээд нөгөө одоо тэр хүмүүсийн хүлээлтэд нийцэх гэж бас өөрийгөө хит их хүчлэх, шахах гэдэг ч юм уу ийм байдлууд гараад байгаа. Тэгэхээр энэ нь бас яг сэтгэл зүйч нарт маань тэгээд бид нарт одоо яг ажиллахад бас жоохон хэцүү байдаг гэх юм уу. Тийм яг ойлгож байгаа хэсэг бүлэг байдаг ч нөгөө ойлгож байгаа хэрнээ л нөгөө гэлс энэ хүүхдийг те ингээл хурдан л манай хүүхэд сайн болчвол гэдэг ч юм уу. Тийм байдлууд бас ажиглагдаад байна. Тэгээ нөгөө талдаа нөгөө нийгмийн ажилтнаас ялгаж салгаж ойлгох хэрэг бас айгүйх гараад байгаа байхгүй. Магадгүй сургуулийн нийгмийн ажилтан гэдэг чинь одоо нэг 10-аас 20 жил ингээд те тогтцсон үйл ажиллагаагаа явуулаад хүмүүсээс мэддэг болсон байна. Гэтэл манай салбар чинь бол одоо нэг 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна те. За бүр яг энэ хууль тогтоомж гарахаас өмнө гэх юм бол нэг 8 дахь жилдээ хамгийн дээд нь ажиллаж байгаа сэтгэл зүйч нар байна. Тэгэхээр энэ хугацаа гэдэг чинь дөнгөж таниулж гин те үр дүн одоо л яг харагдах чинь гэдэг ч юм уу. Тийм байгаа учраас бас бодит байдал дээр яг юм асуудлууд гарахад эдгээр асуудлууд тулгамдаад байдаг. Тэгэхээр сая та ярьлаа шүү дээ нийгмийн ажилтан те одоо андуурах ч юм уу эсвэл одоо солих зүйл байдаг. Тэгэнгүүт нийгмийн ажилтан гэхээр одоо хүм болгон мэдээд байгаа шүү дээ нэг юм хүмүүжүүлэх одоо ямар нэг сайжруулах тий хааруулж ойлгуулах тий одоо нэг хэм хэмжээг сануулах дөрөв зөрчил байх юм бол тодорхой хэмжээний шийдэл өгөх гэдэг ч юм уу. Тэнгүү сэтгэл зүйч нийгмийн ажилт хоёрын ялгаа нэг юунд байна? Яг зөв саяны одоо таны хэлж байгаачлан одоо ёс зүйн хэм хэмжээ, сургуулийн дүрмийг баримтлах тий одоо өөрийгөө зөв авч явах, хүмүүжил төлөвшөл дээр илүү шаардлага тавих, анхааруулах ч гэдэг юм уу тий хүүхдүүдэд ийм сануулах байдлаар сэтгэл зүйч бишээ нийгмийн ажилд нөлөөлөх боломжтой байдаг. Харин магадгүй тэр үйлдэлийг удаан хугацааны турш нийгмийн ажилтан сануулад өөрчлөгдөхгүй байгаа асуудлууд байна шүү дээ тий. Тэрэн дээр ажиллах хүн нь бол сэтгэл зүйч байгаад байгаа байхгүй тухайн хүүхдийн яг сэтгэл зүйн хувьд юу нь болохгүй байгаад байгаа. Тэгээ энэ хүүхдэд ямар хүндрэл бэрхшээл тулгараад энэ үйлдэлийг байнга гаргаад байгаа юм бол энэ хүүхдийн сэтгэл зүй болон ар гэр асуудал өөртөө харилцаж байгаа хүмүүст ямар асуудал байгаа болоод энэ хүүхд маань одоо өөрчлөгдөхгүй энэ хэм хэмжээг дагахгүй магадгүй яг адилхан төвшөнд зааж яхад ойлгохгүй байна гэдэг ч юм уу илүү юм
нууцлаг, далд тухайн хүүхдийн дотор болж байгаа тэр процесстэй ажилладаг хүнийг сэтгэл зүйч гээд тухайн зан үйл гаргаж байгаа тэр үйлдэл тэ хим хэмжээтэй нь ажиллаж байгаа хүнийг бол одоо нийгмийн ажилтан. Тэгэхээр нөө сургууль дээр яг ингэдэг л дээ нийгмийн ажилтан дээр нөгөө энэ хүүхэд болохгүй байх гэж магадгүй дагуулад орчдөг бол одоо яг сэтгэл зүйчдэр бас зарим талаараа багш нар манд их гээд байдаг. За энэ хүүхэд маань л одоо өстө өмүүлээд ангийг одоо ингээд байна гэдэг ч юм уу те анхаарал төвлөрөхөд нь саад болоод байна. Эсвэл энэ хүүхдийн одоо зан ааш үг хэлнэ болохгүй байх гэдэг ч юм уу. Тэнгүүд ингээд болохгүй хүүхдийг сэтгэл зүйчдэр аваачдаг гэдэг бас нэг юм ойлголт сургууль дотор байх гэдэг. Сэтгэл зүйчийн өрөөрөө орж байгаа нь өөрөө би юу буруу хэлээ гэдэг ч юм уу те хүүхдүүдэд нэг тийм бодол төрүүлэх үз ийм үйлдэлүүд бас анзаарагдаад ажиглагдаад байдаг. Тэгэхээр мэдээж бид нар ороод ирсэн хүүхдтэй чи бол болохгүй хүүхэд учраас орж ирсэн гэдэг ойлголтыг өгөхгүй тулд ингээ анханаас нь ингээ зөв харилцаа зөв зөвлөгөө өгөөд явахыг хичээдэг. Гэтэл нөгөө төрөний асуудал нөгөө ойлголтын зөрүүнээс болоод ийм асуудал бас гарах гад байдаг. Тийм тэгэхээр магадгүй яг тэр 1-2 удаагийн асуудал тариад байгаа хүүхд бол нийгмийн ажилтан дээр очих тий урт хугацаанд яг энэ хүүхдэд өөрчлөлт гарахгүй асуудал байгааг багш анзаарч ивэл сэтгэл зүйчтэйгээ хамтарч ажиллах ийм ялгаа байгаад байгаа. Тий тэгэнгүүт энэ дээр бас нөгөө дөрүүд өөрсдөө яаж оролцох уу гэдэг бас одоо ийм заагуудаа мэдрэх хэрэгтэй санагдаад байдаг байхгүй надад ийм сургуульд ажиллаж исэн одоо хүмүүсийн кейсүүдийг ч юм уу сонсохоор жишээлх юм бол одоо хүүхэд веб татлаа ч юм уу тийм нэг юм үйлдэл гаргалаа. Тэнгүүд энэ хүүхэд веб татаад ах ингээд яг сэтгэл зүйчдээр авчрах нь ингээ хэр тохиромжтой вэ гэх ингээ бодоод үзэхээр тийм бодох хэрэгтэй асуудал байгаа байхгүй юу? Веб татна гэдэг нь өөрөө нэг юм зан үйл. Тэгээ хүүхэд веб татаад байна зан үйл. Тэгэнгүүт энэн дээр сургууль өөрөө ямар юм дүрм журамтай юм бэ гэдгээрээ мэдээж хэрэг арга хэмжээ авч болно. Тэгэнгүүт энд юм хүмүүс хоорондын харилцааны юм яваад байдаг санагдаад байгаа байхгүй. Магадгүй веб татж байгааг ангийн багш нь барьж авч болно. Нийгмийн ажилтан ингээд одоо энэ веб татаад байгаа юм ингээд бариад авчиж болно. Эсвэл эцэг их мэдэж болно. Магадгүй тэр ангид хамаагүй хичээл ордоггүй өөр багш мэдээд авч болно. Тэгэнгүүт манай анги биш юм чинь гэж одоо нөгөө юм игнордох ч юм уу зүйл гаргаад байдаг одоо талууд би тэгэхээр нөгөө би сургуульд ажиллаж байгаа багш хүнийхээ хувьд би сургуульд ажиллаж байгаа ажилтныхаа хувьд хүүхдүүдийн энэ зан үйлдэлд би ямар хариу үйлдэл үзүүлэх юм бэ? Болохгүй гэдгийг би хэлэх бол болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр нь сургуульд мэдээж хэрэг дүрм журам байгаа. Тэр дүрм журмын дагуу би ингэж хэлэх хэрэгтэй гэдэг юм өөрийг хариуцлагаа надад ухамсарлах хэрэгтэй санагдаад байдаг байхгүй юу? Тэгэхгүй л болохоор ямар ч асуудал гарсан одоо хүүхдүүдийг бүгднийг нийгмийн ажилт юм уу сэтгэл зүйчдэр авч очиод байдаг талууд надад ажиглагддаг. Жохон шүүмжлэлтэй сонсогдож магадгүй гэхдээ үнэн. Бас нэг ийм тохиолдол байна. Нэг багш хичээл орж исэн чинь хүүхдүүдийг багт хувааж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь баг туваах гэсэн чинь хоёр хүүхд хоорондоо баг болохгүй гэж муудалцсан юм байна. Тэгэнгүүт анги дээр ийм хичээл орж байх үед бэрхшээл тулгархад тэрийг яаж шийдэх үү гэдэг арга техникийг багш өөрөө боловсруулж ийм хүүхдүүдийн арга ивийг олох хэрэгтэй болно шүү дээ. Тэгэнгүүт тэрнээр шүү сэтгэл зүйчийг дуудаж байгаа байхгүй юу. Тэр эндээс надаа ингээд таныг бас ярьж байгаад юу гэж бодож байгаа вэ гэхээр хүмүүс сургуулийн сэтгэл зүйч юу гэдэг вэ гэдэг ийм нөгөө ойлголт хэр байгаа юм бол нөгөө талд нь хүн болгон сургууль дээр болж байгаа үйл явцад одоо хүүхдүүдийн гаргаж байгаа зан үйлд би ямар үүрэг хариуцлагатай оролцох вэ гэдгийг хэр ухамсарлаж байгаа юм бол гэж ингээд бодогдох зүйлүүд гарч ирээдсэн юм. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Тийм ер нь бол тийм байдаг шүү. Манай анги одоо энэ хоёр таарахгүй байгаа. Тэ энэ хоёр сурагч эсвэл одоо энэ хүүхэд ганцаараа байгаад энэ хүүхэдтэй уулзаад мэдээж яг сэтгэл зүйн хувьд бид нар дэмжлэг үзүүлэх тэ тухайн хүүхдэд яг сэтгэл зүйн талаасаа одоо өөрийгөө нийгэм шиг тасан зохицох процесс талаасаа бол бидний дэмжлэг хэрэгтэй байдаг. Гэтэ яг саяны жишээн дээр бол одоо энэ хоёр нэг баг болохгүй гинэ сэтгэл зүйч орж ирээ туслаач гэж байгаа нь хамтран ажиллаж байгаа нэг процесс боловч нөгөө талаараа яг шууд бид нар одоо оронгуутлаа та хоёр ингээд хамтрах хэрэгтэй байхгүй юу гэдэг ч юм уу те эсвэл одоо яагаад хамт байхгүй байгаа ингээд нөгөө хүүхэд хүсээгүй байхад бас үйлчлэгээ үзүүлэх нь өөрөө тохиромжгүй байгаад идэг. Жишээ нь ингээд сэтгэл зүйч ингээд ороод ирэхээр бид нар нэг дүрийн хувьд одоо юмыг нэг зохицуулдаг хүн болж хувраад байгаа байхгүй тийм тухайн мөчөд ороод за та хоёр ингэчих заа юу гэл нэг юм зөөллөөл аргалаал тухайн процессыг бол шийдчихэж боллоо гэж бодоход тэр чин цаашдаа тэр хоёрын харилцаа сайжрахгүй хэврээл байна гэсэн. Харин магадгүй тэр багшийн одоо кейс дээр тэр үл одоо хоёр хүүхдийн саналыг сонсоод өөр багт хуваагаад тэрний дараагаар өөрөө уулзаад ч юм уу тийм яг тухайн хүүхдэд
хоёр яагаад нэг баг болохгүй байгаа, ямар асуудал байна гэд эхний удаадаа магадгүй тэр ангийн багш байсан бол өөрөө уулзаад дараагийн төвшөндөө энэ хоёрыг яаж нэгтэх үү, яаж ангийнхаа одоо урамсгалыг сайжруулах уу гэд сэтгэл зүйч нартайгаа хамтрах юм бол илүү үр дүнтэй байдаг. Тийм. Ягаад гэвэл бид нар чинь нөгөө багш нар шиг өдөр тутамдаа тухайн ангийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Өдөр тутамдаа тэр ангид хичээл орохгүй байгаа учраас яг ангид ямар процесс болоод байгаа гэд эхний тэр нөгөө мэдээлэл асуудлыг ангийн багш нар маань олоод тэгээд дараагийн төвшөндөө арга зүйн төвшөндөө ч юм уу те эсвэл одоо яг тухайн хүүхдүүдтэй ажиллах тийм практик дэмжлэг авах үүднээс сэтгэл зүйч нартайгаа хамтрах юм бол илүү хүртээмжтэй, үр дүнтэй байх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйч нийгмийн ажилтан гал унтрагч ч юм уу те эсвэл нөгөө одоо би өвдөө түргэн дууддаг шиг тийм дуудлагын одоо эмчнэр шиг хүмүүс биш байгаа байхгүй те. А мэдээч яаралтай үед та тусламж авах нь зөвөө одоо хамтарч ажиллаж байгаа юм чинь. Тэр сэтгэл зүйч чинь нөгөө хүний дотоод нөөцтэй ажиллаж байгаа шүү дээ те. Одоо хүүхэд амжилттай сурахад сэтгэл зүйн хувь дотоод тэр нөөцийг гаргах, өөртөө итгэх, өөрийнхөө эерэг талуудыг олж харах, асуудал харилцаанууд дээр өөрийгөө илэрхийлж сурах, ямар нэгэн асуудал үүсгэхэд тэрийг яаж даван гарах уу гэдэг юм дотоод нөөц талаас нь сэтгэл зүйч бэлтэж байгаа бол нийгмийн ажилтны илүү гадаад нөөц талаас нь ийм нөгөө дэг журам, хэм хэмжээ гэдэг үүднээс нь багшаал илүү сургууль хүмүүжүүлэгч гэдэг одоо айл дөрүүд. Гэхдээ эндээс нөгөө ялгаатай сэтгэл зүйч нөгөө сургууль хүмүүжүүлэгч биш болж тарж байгаа гэдгийг одоо манай үзэгчид ойлгож байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр хоёлаа одоо эцэг их тал руу ярил л да. Багш нар мэдээж эрэг хамтран ажиллах талаар сэтгэл зүйчд багбаа ажиллаад одоо хугацаа өнгөрч байгаа учраас харьцангуй мэдлэгтэй болчихжээ. Тэгвэл эцэг их сургуулийн сэтгэл зүйчтэйгээ яаж хамтран ажиллах хэрэгтэй гэдэг юм болов? Хүүхдийн асуудалд бол эцэг их оролцохгүйгээр нөгөө үр дүн гарах боломж маш бага байдаг. Та ялангуяа дунд бага ангийн сурагчтай бол яалтчгүй гэр бүлийн эцэг их асран хамгаалагч яг хамт байгаа хүмүүсийн дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Жишээлх юм бол одоо нэг дунд ангийн сурагч орж ирээд те өөрийнхөө талаар, үр толгомдож байгаа асуудлын талаар зөвлөгөө авлаа гэхэд зөвлөгөөнд ороод бид тэр чинь нэг даалгавартай гарна те дараагийн шатны зөвлөгөөнд орох хүртлээр нэг юм өөрийгөө өөрчлөх, сайжруулах тэр толгомдож байгаа асуудлаа давж гарахт нэг юм үйл явц процесс болно шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр нөгөө гэрт нь байгаа хамгийн хамтдаа байгаа хүмүүс нь дэмжлэг үзүүлэхгүй магадгүй нөгөө хөлт өөртөө ихтгэлтэй болох тий өөрийнхөө сайн талыг олж харах гал хичээж итлэн гэртээ очиод нөгөө л нэг шүмжилсэн нөгөө л нэг шаардлага тавьсан тий дандаа нөгөө нэг сөрөг талын болохгүй байгаа талын ярьсан харилцаа хэвээрээ байгаадах юм бол тухайн хүүхдэд өөрчлөлт гардаггүй. Тэгэхээр эцэг гэхийн оролцоо, дэмжлэг, сэтгэл зүйч биднэрт маш их хэрэгтэй байдаг гэсэн. Тийм. Зарим тохиолдолд сэтгэл зүйч өөрснөө бас одоо эцэг гэхийн дуудах, тийм уулзах хэрэгтэй болдог мэдээж энэ хүүхдийн асуудал учраас. Зарим тохиолдолд бол ээж аав асран хамгаалагч нар маань өөрсдөө бас санал тавиад хүүхд маань нэг юм байгаад байна, тийм ингээд уулзаад туслаад өгөөч, зөвлөөд өгөөч гэдэг ч юм уу би хүүхдтэйгээ яаж харилцуул болох вэ гэх мэтчлэн байдлаар бас хандах тохиолдлууд их болж байгаа. За бид нарыг магадгүй ингээд хүүхдтэй нь уулзсны дараа хүүхдээсээ бид нар асуун штэ ээж аавтай нь уулзах хэрэгтэй байна. Чи зөвшөөрж гин үү гэх тэнгуут зөвшөөрж гин тэ уулзуулмаар байна, өөрийгөө ойлгуулмаар байна гэж байгаа тохиолдол ингээд дуудаад уулзахаар хоёр талтай байдаг. Зарим ээж аавд бол айгүй эргээр хүлээж аваад өө тийм үү яана би энэ дээр одоо тий ингээд ашгүйдээ анхаарч гэдэг юм уу тий хүүхдтэй ингэж дэмжих хэрэгтэй байна би ойлголоо гэдэг бол зарим талаараа нөгөө нэг юм мэдээж хүүхдээ буруу хүмүүжүүлж гин гэж бодож байгаа хүн байхгүй шүү дээ. Мэдээж бүгд л эцэг их юм чинь хүүхдээ сайн сайхан байлгая гэж боддог. Тэгэхээр яг энэ талаасаа нөгөө өөрийнхөө нөгөө хүмүүжлийн арга барилыг буруу ч юм уу те жоохон алдаад байна гэдгийг хүлээж авахгүй эцэг их бас байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол эцэгтэй бид нар хамтарч ажиллах хамгийн хэрэгтэй байдаг. Нөгөө талаасаа тэдний дэмжлэг бас хамтын ажиллагаа айгүй хэрэгтэй байгаад байдаг. Тэгвэл одоо жишээлх юм бол би эцэг байлаа гэж бодоход тэгвэл би яаж ингэж дэмжиж оролцох вэ? Би эсвэл хүүхд маань ингээ уулзах шаардлага байгаа үгүй одоо сайн мэдэхгүй байлаа. Эсвэл ингээ харахад хүүхдээ ингээ нэг сэтгэл зүйчтэй уулзах шаардлагагүй юм шиг санагдчихлаа. Тэгэхээр би ингээ заавал уулзах хэрэгтэй юу? Эсвэл нөгөө талдаа хүүхд маань ингээ сэтгэл зүйчтэй уулзаад явж байгаа бол би энэ үед нь яавал зүгээр идэм болоо? Хамгийн нэгдүгээрт эцэг их насанд хүрсэн энэ хүмүүс маань өөрсдөө сэтгэл зүйн хувьд нээлттэй болоод сэтгэл зүйчтэй хандах хэрэгтэй. Сэтгэл зүйчэд хандна гэдэг нь одоо асуудалтай байна гэсэн үг бас заавал биш.
Тэ таны хүүхэд бас заавал асуудалтай болохоор та сэтгэл зүйчэд хандна гэсэн үг биш. Эхлээд сэтгэл зүйчэд хандна гэдэг нь магадгүй тойрын харилцааг илүү сайжруулахад туслана гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд мэдээж хоёрдугаар цагаа аваад тэ сэтгэл зүйчтэйгээ сайхан нээлттэй ярилцаад хүүхдийнхаа болж байгаа бүх процессыг сэтгэл зүйчтэйгээ ярилцах хэрэгтэй. Дээрээс нь яг өөрийнхөө бас хүмүүжлийн арга барилын сул тал, эерэг талаа бас яг нээлттэйгээр ингэж ярилцах хамгийн нэгдүгээр хэрэгтэй байгаа. За хоёрдугаарт нь гэх юм бол эцэг их өөрөө хандж байгаа тохиолдолд одоо хүүхдээ авчираад олзуулчих гэж шууд тэгээд ээж болохгүй гэсэн. Хүүхэд буюу бидний хамгийн гол point өгж байгаа тэр үйлчлүүлэгч маань өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг. Тийм. Хэдий одоо сургуульд сэтгэл зүйч байгаа ч гэсэндээ хүүхэд өөрөө хүлээн зөвшөөрөөгүй түрүү нөгөө хэлсэнтэй энэ хүүхдтэй уулзчих гээл дагуулад орж ирэх нэг өөр тэр хүүхд чинь сэтгэл зүйн хувьд нээлттэй байна уугүй юу хүлээн зөвшөөрж ийнэ гэдэг хамгийн чухал байдаг. Тэгэхээр манай хүүхдтэй уулзаад үг гээл шууд дагуулад ороод ирэх нь бас их цохимжгүй байдаг. Ягаад гэвэл өөрөө хүсээгүй хүүхэд маань орж ирээд нэгддэггүй, ярьдаггүй гэсэн үг. Яг асуудлаа үнэн зөвөөр нь ярьдаггүй магадгүй хаалттай байх тийм. Яг хөө мэдээж ингээд асуултаар дамжуулаад нийлж болно. Гэхдээ эхлээд мэдээж эцэг их маань өөртөө нээлттэй байх нь байна тий. Одоо өөрөө яг зөвлөгөө авахт гэдэг юм уулзахтаа юм сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээд орж ирэх хэрэгтэй байх нь. Хоёрдугаарт хүүхдийнхаа бас саналыг сонсох тий. Сэтгэл зүйн байдлыг энэ одоо бэлтчихэд зөвшөөрлийг авчгаад бас орж ирэх. Ингэсний дараагаар бол дараагийн шатны зөвлөгөө, дараагийн шатны зөвлөмжүүд бас гарч ирэх. Илүү одоо үр дүнтэй байна л гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр одоо хүүхдтэйгээ ярилцах нь шүү дээ. Танаас сургуулийн сэтгэл зүйч ажилдаг гинэ. Жир нуулзаж үзчихсэн уулзъя гэж бодож гин үү. Ингээл танаа үеийнхийнхэн чинь уулзаад ямар байдаг гэж юм юу? Нэг яриа өрнүүлж агаад зөвшөөрлж аваад нэрэл сэтгэл зүйн зөвлөгөө чинь нэм одоо ихтгэлцэл дээр л явдаг харилцаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүүхдийг чийл ийшээ ор гингүүт гим хийцэн хүн шиг санагдаад нэг юм байцаагдж байгаа юм шиг нэг мэдрэмж авч магадгүй санагдаад байгаа байхгүй юу? Одоо эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөгөө хүргэх одоо үйл ажиллагааны төс байдаг шүү дээ. Сургалтанд хамруулахад ч юм уу. Тэгээд одоо та ажиллаж байгаа хугацаанд харахаар эцэг эхчүүд ер нь юм сэтгэл зүйн одоо дэмжлэг авах үйл ажиллагаанд ч юм уу сэтгэл зүйчийн одоо ажилд хэр юм нээлттэй ханддаг болсон санагдаад байна тэнд. Ер нь их нээлттэй одоо хэрэгцээ их өндөр гэх юм уу сэтгэл зүйчийн сургалт зөвлөгөө мэдээлэл те тухайн өөрийнхөө хүүхдийнхээ онцлогийг мэдхийг хүсэгч гэдэг юм уу тиймэрхүү байдлууд дээр бол харьцангуй нээлттэй байдаг болсон санагдаж байгаа. Одоо жишээлх юм бол тухайн орсон сургалтын хүрээнд одоо өөрийнхөө хүүхдтэй холбоотой асуулт асуух магадгүй тэр сургалтын хүрээнд хүүхдтэй зөвлөгөө авахыг хүсэх те өөртөө зөвлөгөө авахыг хүсэгч гэдэг юм хэрэгцээ шаардлага айгүй өндөр байгаад байдаг. Нөгөө талдаа болохоор эцэг эхчүүдэд маань анзаарэгддэг нэг зүйл нөгөө урт хугацаанд тууштай хүүхдтэйгээ ажиллах байдал дээр л жоохон алдаад ингээ бүдэрчээд идэх юм болов уу гэж бодоод байгаа. Нэг юм хүмүүжлийн нэг арга хэлбэр юм тогтцсон байгаа шүү дээ тий. Тэнгүүд тэрнээс нь мэдээж магадгүй өөр ч юм уу эсвэл тэрийгэ жоохон сайжруулах өөрчлөх хэрэгтэй юм зөвлөгөө өгөнгүү тэрийг ингээ нэг сар хийж байгаа тий. Нөгөө хүүхдээ айгуу гоё дэмжээл ингээ явж байгаа. Буцаал нөгөө ухарцсан байдаг ч юм уу. Тэнгүүт нөгөө байдалд ирдэхгүй болохоор болохгүй байх гээл те одоо хүүхд маань нэг л өөрчлөгдөхгүй болов уу гэд ингээд. Тэгэхээр нөгөө нэг эцэг эхийн зөвлөгөө авсан бол сургалтанд суусан бол түүнийг хэрэгжүүлэх байдал нь урт хугацаанд байж үр дүнд хүрнэ гэдгийг эцэг эхчүүд маань бас ойлгох хэрэгтэй байгаад байдаг. Тэгснээс бол яг сургалтанд ч юм уу бусад үйл ажиллагаанд бол сайхан тийм нээлттэй бас хамтарч ажиллахад бэлэн болсон юм шиг санагдаж байгаа. Нэг хэсэг бол ойлголт айгүй жоохон хаалттай тийм. Гэхдээ нөгөө олон дотор чинь янз янз. Түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Яг ингээл дуудаал магадгүй хүүхдийн талаар ярилцах гэхээр ингээд зөв зүгээр манай хүүхэд те бид нар ингээд ерөөсөө одоо хүүхдээ загнадгүй зодддгүй одоо юу гэдэг шүүмжилдэггүй гэл ингээд хүлээж авахгүй хаалттай эцэг эхчүүд бас байна тийм. Тэр сэтгэл зүйч тань одоо дуудаж уулзах тохиолдол байдаг гэсэн шүү дээ. Энд чинь нөгөө танаа хүчтэй болохоо байсан бүтэхгүй байна гэд байгаа даа биш. Одоо ямар нэгэн байдлаар зарим зангуул дээр нь дэмжлэг хэрэгтэй байгаад байна. Дэмжиж өгөө л гэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө сургууль сэтгэл зүйч ажиллаад байгаа зорилго маань сургуульд одоо суралцж байгаа бүх хүүхдүүд ямар сэтгэл зүйн асуудалгүй болоод бүгд онд сурж байгаа та биш. Угаасаа асуудал гарна. Хүүхдүүд юм чинь ингээд юм болгоныг сонирхож үзэн те ингээд
сөрөг зан үйлүүд угаасаа гарах байхгүй нэг хүний амьдралын хөгжлийн үйл явцад угаасаа л тохиолдох зүйл. Харин энэ үед нь багш яаж дэмжиж, эцэг их яаж дэмжиж хамтран ажиллах вэ? Тэгэнгүүт эн чинь зан үйлийн хувьд ч юм уу сургууль мужлах талаас ингээд байж болж байгаа. Нөгөө талд нь сэтгэл зүйн үед яаж дэмжих үү гэдэг дээр л та сэтгэл зүйч илүү үүрэгтэй оролцоод байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Сургуулийн сэтгэл зүйч Монголд одоо ажиллаа таны хэлсэнчлэн 5 за максимум 8 жил боллоо. Тэгэхээр мэдээж яг нэг юм одоо дүрээ алах гээд гэдэг шиг ингээд явсаар л байгаа. Угаасаа хөгжлийн цаг үедээ ингэж явна. Тэгэхээр сургуулийн сэтгэл зүйч яг одоо илүү мөн чанараараа ингээд ажиллахын тулд цаашид юу илүү чухал санагддаг вэ? Магадгүй сургуулийн бодлого, улсын бодлого ч юм эсвэл энэ дээр эцэг их багш нарын оролцооны хувьд ч тэр багш нар маань яг мэрэгжлийн хүрээнд ойлгож дэмжих нь айгүй чухал. Удирдлагын хувьд бас яг энэ хүн чинь өрөөндөө сууж байгаа ч гэсэндээ яг ийм нэг хүүхдийн сурагчдын дотор болоод байгаа ертөнцийг зохицуулах гад магадгүй тэр ангийн ур амьсгалыг сайжруулах гад дараагийн юм хийж байгаа шүү ч гэдэм тэр талаас нь дэмжиж өгөх нь айгүй чухал гэж яг сургууль дотроо бол тий энэ нь айгүй чухал байгаа. За нөгөө талаасаа нөгөө анги танхим суух өрөө энэ айгүй нөгөө сэтгэл зүйчийн багаж зэвсгэн байдаг. Тэ ингээд шилэн хаалтны цаана ингээд суудсан ингээд харагдчихийдэг бид хоёр уулзж байгаа нь тий. За эсвэл одоо юу гэдгийг эмчээ төр гаргаж агаад нэг орж уулзаад буцаад өөр нөгөө багш нарынхаа өрөөнд ороо суудаг ч гэдэм юм. Энэ байдлууд өөрөө бас нөгөө нэг итгэлцэл хэм хэмжээтэй үйл ажиллагаагаа явуулах, аюулгүй байх, хүүхэд итгэж орж ирэх үү тий. Энэ тохиолдолд бас айгүй нөлөөлж идэг гэж үздэг. Тэгэхээр нөгөө өрөө хамтран ажилладаг хүмүүсийн дэмжлэгээс гадна өрөө таслахаа стандарт байх. Анги танхим одоо тэр нөгөө орж байгаа уулзж байгаа өрөөний дэмжлэг болвол яг сэтгэл зүйчдэд хамгийн том өгж байгаа дэмжлэг гэж хардаг. Жишээлх юм бол юу гэдгийг хамгийн их хүн явдаг газараа сэтгэл зүйчийн зөвлөгөөний өрөө байж болохгүй тийм. Тэнгүүд ингээд би хэд хэдэн тийм сургуулийг харж ирсэн нөгөө дээдлний монгорхоо тэгээ нэг юм шилэн хаалгаар ингээ хаацсан тийм ангууд байгаад байдаг. Тэр ч гэсэндээ тохиромжгүй тий. Хоёлоо одоо нууцаа ярьж штэ. Гол асуудлаа ярьж байхад тэр ингээд хажуугаар нь явж байгаа хүн сонсдог ч юм уу эсвэл магадгүй ингээд хажуу ангид нь сонсогддог ч юм. Ийм байх нь өөрөө ёстой л нөгөө жинхэнэ дүрэн алдагдах хүүхдүүдийн итгэлцэл байхгүй болох орхоосоо айх гэдэг ийм байдлууд үүсдэг. За тэгээд дараагийнх нь нөгөө нэг ажлын ачааллыг тэнцвэртэй байлгах гэдэг. За энэ бол нөгөө нэг сэтгэл зүйчид ноогдох хүүхдийн тоо гэж нэг юм байгаа тий. Олон улсын стандартаараа 500-аас 700 сурагч тутамд нэг сэтгэл зүйч байх юм бол энэ хүн бол одоо 1 жилийн хугацаанд хүртээмжтэй ажиллах боломжтой юм а гэж судалсан байгаа. Америкийн одоо боловсролын сэтгэл зүйчдийн нийгэмдгээс гаргасан жишээ тоо тий. Манай дээр болохоор хамгийн одоо бага ажиллаж байгаа нь л 1000. Тийм баха. За одоо бүр full time одоо хамгийн бага нэгжтэй сургууль одоо хувийн сургуулиуд нь шүү дээ тий. Тэднэр л гэх юм бол нэг 800 орчим. 900 орчим. Тэгэхээр цаашдаа нөгөө сургуулийн сэтгэл зүйч араас хиттэй өөр түнтэй ажиллана гэдгийг нь яг л одоо эмчнэр ингээ мэрэгшиж ажилладаг шүү дээ. Арсны эмч, хүүхдийн эмч тэрнтэй адилхан нэрэл яг тийм нас сэтгүүн онцлогтод тохироод бага ангийн одоо хүүхдүүдтэй ажиллах сэтгэл зүйч, илүү өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг сэтгэл зүйч магадгүй яг тусгай хэрэгцээ хүүхдүүд байдаг бол тэр тусгай хэрэгцээ хүүхдүүдтэй ажилладаг сэтгэл зүйч гэж одоо илүү мэрэгшүүлж ажилуулах юм бол тэнд ингээ бага ажиллаад үр дүнтэй гэтээ мэдээж иргэнд ингээ санхүүгийн асуудал зөндөө мэрэгдэх баха. Гэтээ энэ хөгжлийн явцдаа би болно гэж найдаж байгаа. Гэтээ хурдан яваасаа гэж бодоод байдаг байхгүй. Тэгэхээр би танаас одоо нэг сүүлийн асуултууд руу асууя гэж бодож байна л да. Хоёлаа сая илүү нөгөө нэг сургуулийн сэтгэл зүйчийн ажиллах хүрээ дүртэй холбоотой ингээ зүйлүүдийг ярьлаа. Тэгэхээр эндээс хүмүүс маань сэтгэл зүйч гэж яг нэг ийм хүн байгаад идэм байна. Нэг ийм юм байна гэдэг ойлголтуудыг одоо аваад байгаа. Тэгэхээр та сургуульд ажиллаж байгаа хүнийхээ хувьд ингээ анзаарахаар хүүхдүүд одоо илүү ямар асуудлаар ингээ ханддаг бэ? Тэгээд зөвхөн таны жишээн дээр ч гэлтгүй ер нь одоо сургуульд ажиллаж байгаа сэтгэл зүйчдийн туршлагыг сонсохоор ер нь ингээд анзаараад ажиллахаар одоо магадгүй өөрийнхөө жишээн дээр ярихад эсвэл сургууль дээрээ байдаг чиг татаад ярих юм гэр бүлийн харилцаа. Гэр бүл асран хамгаалагчдын тухайн хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцааны асуудлаас болоод хүүхдүүдэд ирж байгаа сэтгэл зүйн асуудлын тухай.
За хүүхдүүд одоо ингээд нөгөө сэтгэл зүйчтэй болохоор өөрт нь юу болоод юу болохгүй байх гэдгийг бас хөрхөн таньж мэддэг те өөрийнхөө хэмжээнд ойлгодог болж эхэлж байна л да. Ер нь бол эн чин болохгүй шүү дээ те. Одоо би яг ингээд байгаа юм байна гэдэг ч юм уу. Ядчил тэр хүүхэд бүрэн гүйцэд өөрчлөгдөхгүй ч гэсэндээ энэ сэтгэл зүйчийнхаа нөлөөгөөр ямар ч байсан би сэтгэл зүйчэд хандах хэрэгтэй юм байна гэдэг асуудлуудаа бас таньж мэддэг болоод байна уу гэж хараад байгаа. Тэгээд тэр хүрээндээ яг орж ирж байгаа хүүхдүүдийн ихэнх асуудал нь гэр бүл, аав ээж, тэ магадгүй асран хамгаалж байгаа хүмүүсийнх нь өөртөө харилцаж байгаа харилцаа. За нөгөө талдаа нөгөө гэр бүлд нь болж байгаа харилцааны зөрчил маргаан асуудлууд, гэр бүл салалт ч байдаг юм уу тэ тэр одоо магадгүй зарим тохиолдолд нөгөө айлын том хүүхэдтэй харилцах харилцааны айлын бага дунд тэ дүүнрээсээ болоод ч гэдэм үү одоо ингээд нэг юм гэр бүл болдог бүхэл асуудал хүүхдэд яаж тусч байгаа гэдэг талаар аяг зөвлөгөө авдаг. За нөгөө талдаа болохоор ахлах ангийн хүүхдүүдэд ажиглагддаг зүйлс бол би хэм бэ? Тэ нийтлэг асуулт тэ. Би одоо яг яах вэ? Мэргэжил яах вэ гэдэг ингээд нөгөө бүх юмыг ингээд нөгөө сонирхоод яг өөрийгөө хинбэ гэдгийг бүтээж байгаа олж мэдэх гэж байгаа асуудлууд айгүйх орж ирдэг. За бас нэг зүйл нь гэх юм бол нөгөө сургууль дээрх харилцааны асуудал. Ангийнхаа хүүхдүүдтэй үерхэл нөхөрлөл, тий хайр дурлал бүхэл одоо хүүхдүүдийн дунд болж байгаа нийтлэг асуудлын хүрээнд бас хүүхэд өөрийгөө таньж мэдэх тэр асуудлыг даван туулах арга замаа хайх гэдэг ч юм уу ийм байдлуудаар орж ирдэг. Гэхдээ хамгийн ихтэй орж ирж байгаа сэдв бол ерөөсөө гэр бүлийн харилцаа. Би яаж аавтайгаа ойлголцох уу, ээжтэйгээ ойлголцох уу, яаж өөрийгөө ойлгох уу гэх мэтчлэн энэ асуудлууд түгээмэл ажиглагддаг. Тэгэхээр гэр бүлтэй холбоотой асуудлуудтай илүү одоо хандаж тань ярьдаг байх нь шүү дээ. Тэгэхээр таны ажигласнаар энэнтэй холбоотойгоор ингээ эцэгчүүдэд ямар зөвлөмж хүргэмээр санагддаг вэ? Хүүхдээ байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй байна гэж хэлмээр байдаг тий нөгөө хүн болгон хүүхдээ сайн хүн болоосой сайхан амьдраасай тий өөрийгөө аваад явах хэмжээний мэдлэг боловсралтай сайн л хүн байгаасай гэж эцэг эхчүүд юм туйлын хүсэлтэй байдаг. Одоо би ч одоо ээж хүнийхээ хувьд хүсдэг тий. Тэгтээ тэр явцад чинь танаас таны нөгөө хийж сураагүйг цаавал сурах ёстой юу? Та асуугаад үзээрэй тий ээж аваа одоо өөрсдөөсөө. За дээрэс нь таны хүүхэд аз жаргалтай байх нь чухал юм уу? Эсвэл одоо нэг юм тэмцсэн тий нэг юм заавал таны нөгөө хүсэл эрмэлзэлд хүрэх гэж хичээсэн тийм хүүхэд байх нь нэг юм заавал нэг юм шат тавиад тэрэндээ хүрхгээл махраад байх нь чухал юм уу? Эсвэл тэр шатанд юм аз жаргалтайгаар хүрэх нь чухал юм уу гэдгийг та бодоод үзээрэй гэж хэлмээр байдаг. Тэгээд дээрэс нь хүүхдээ нэгдүгээрт тий одоо нэг байгаагаар нь хүлээж авах. Хоёрдугаарт та хүүхдтэй одоо яг тэр аз жаргал сайн сайхан зүйлийг өгөхдөө яаж оролцож болох вэ? Яаж дэмжиж болох вэ гэдгээ айгүй сайн бодоод дэмжлэг өгдөг аав ээж байх юм бол хүүхдүүд илүү аз жаргалтай, хүүхэд илүү танд нээлттэй. Тэрэн донд дэмжлэг гэдэгт чинь хүлээн зөвшөөрөлт явагдаж байгаа. Дээрээс нь хүүхдээ одоо нөгөө ойлгох процесс явагдаж байгаа. Ойлгоно гэдэг чинь өөрөө зүгээр шууд сонсох тий хүүхдээ. Манай ээж аавд ганцхан жишээ дуртахад сонсно гэхээр үгүй тэгж болтгүй байхгүй юу гэд нөгөө сонсоод байгаа хэрнээ шууд хариулт хэлэх гэж сонсоод байдаг тий. Гэтэл нөгөө нэг сонсно гэдэг чинь зүгээр сонсох. Эхнээс нь дуустал хүлээн зөвшөөрч биеийн болон тий энэ контактаараа бүх юмараа сонсохыг ойлгох гэдэг, хүлээн зөвшөөрөх гэдэг, дэмжлэг гэдэг. Тэгэхээр ерөөсөө энэ бүх үйл одоо хүүхдээ одоо сайн хүн болгох тэр процесс ерөөсөө ганц л юм байна л гэж хэлэх гээд байгаа. Сонсоод өгөөч тэ хүүхдээ сонсохдоо битгий шүүмжлээсэ, битгий их шаардлага тавиасай. Одоо битгий их одоо ингэтийг гэж зааж зааварлаасай. Яг үнэндээ хүүхэд ч гэсэндээ өөрийнхөө ертөнцөөр өөрийнхөө тэр хэр хэмжээнд шийдвэрээ олоод харчихсан. Магадгүй тэр олон сонголт дотроо тантай ярилцж явах хавцтай шийдвэрээ сонголтоо бас олох боломжтой байдаг учраас ээж аав эцэг их асран хамгаалагч нар маань маш сайн сонсоод хүлээн зөвшөөрөөд дэмжээд өгөөсэй л гэж. Тийм. Бусдаар бол одоо шаардах, шахуулах энийг бол одоо хинж тэр хүүхдэд хийж чадсан шүү дээ. Тэгэхээр ядаж гэр бүлийн нэг хүн хүүхдэд дэмждэг, ойлгодог, сонсдог байхад тэр хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ хангагдана. Тэр хүүхэд өөрийнхөө сэтгэл зүйг танд нээн, ойлгогдсон мэдрэмж авна. Нөгөө нэг таны хүсэж байгаа зоригтой хүүхэд чинь тэндээс гарна, өөртөө итгэлтэй хүүхэд. Хүүхэдтэй өөрөө итгэж ивэл хүүхэд өөртөө итгэлтэй болдог. Тийм.
таныг ярьсан чинь надаа ийм дүр зураг үүсэж байгаа байхгүй. Хүүхэд суудсан. Тэгэнгүүт одоо юм төвшний үед заяа аав ээж дээр хүүхэд юм доор. Тэгэнгүүт аав ээж юу гэж хандаад аав гэхээр чи ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй. Одоо хичээлээ хий, тийм юм болно штэ гэдэг юм шаардлагуудыг ч юм уу тавиад байлаа гэж үтэлтэй шүмжлэл. Тэгвэл нэг ийм байр суурьтай. Тэгэл хүүхэд гэл нэг санаа алдаал за нэр хийх ёстой гэл нэг хийгээд байгаа дүр зураг. Харин эсэргээрээ саяны таны нөгөө дэмж, хүлэн зөвшөөр, сонс гэдэг зүйлийг харахаар ийм ижил төвшөнд хүрээд ирж байгаа байхгүй юу? Гэтэ аав ээжийн нэг юм одоо хүмүүжүүлж байгаа зүйл мэдээж байна. Аав ээж гэдэг үүргээр. Тэнгүүд нөгөө дэмж, сонс гэдэг юмыг харахаар надаа ингээд ийм хүүхдэд доороос нь ингээд түшээд тэгээд хүүхд нь аягүй юм гоё эрхчлөөтэй ингээд дээшилж байгаа юм шиг ийм дүр зургаар зөвөр төсөөлүүлж ярьж болмоор санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө юм жинхэнэ эрхчлөө гэдэг зүйлийг өгж байгаа. Эрхчлөө гэдэг үг яг жоох юм ингээл хамаагүй бүр ингээл байх юм шиг сонсогдож байгаа хэдиж хүн нөгөө өөрөөрөө байх эрхчлөө гэдэг юм чинь маш том юм гоё юу байхгүй эдэлж байгаа эрх байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг нь өгөх юм бол яг хүүхэд таны хүсэж байгаа тэр ирээдүгөө өөрөө бүтээж итгэлтэйгээр бүтээж чадах юм шиг. Тэгээ мэдээж хэрэг нөгөө асуудал тулгарна. Тэгэхээр яаж асуудалгүй байх вэ? Биш асуудлыг яаж туулах вэ? Туулж даван туулах вэ гэдэгт бид нэр дэмжлэг үзүүлэх гээд байгаа гэдэгт бас анхааруул илүү зүгээр гэж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр эцэгчүүд маань саяны зөвлөмжийг сонссон баха. Ер нь хүн одоо нөгөө юм таатай сайхан амьдралын төлөө л ингэ тэмүүлж байгаа. Инхийн тулд хүмүүс ер нь сэтгэл зүйн эрүүл мэндийнхаа хувьд, сэтгэл зүйн боловсролынхаа хувьд юунд анхаарах хэрэгтэй гэж та ер нь боддог вэ? Би түрүүний асуултан дээр нэг зүйл нэмээд хэлэхэд хүүхдүүд яагаад найзтай хамаг юм яриад идэг вэ гэж эцэг эхчүүдээс асуумаар байна. Яагаад ярьдаг вэ гэхээр найз нь яг өөртөө нийжлэхэн хэмжээнд сэтгэхэд айгүй сайн сонсож өгдөг хүүхдүүд. Тийм үү, тэгсэн юм уу? Тэгээ чи яасан? Өө, тийм үү. Манай ээж ч гэсэн тэгдэг. Манай аав ч гэсэн ингэдэг. Тэ? Эсвэл өө чи тэрэнд тэгсэн юм уу? Би адилхан наадах чинь хийгээгүй штэ. Энэ яагаад хүүхдэд илүү найзтай ярих сэдлийг өгөөд байна гэхээр хүүхдээ сонирхдаг. Тэ? Тэр ертөнцид одоо магадгүй доржод дурлсан тухайгаа ярьлаа, сэтгэлээр унж байгаагаа ярьлаа, таалгаараа хийгээгүйсэн чинь багштай зэмлүүлсэн тэр үед мэдэрсэн мэдрэмжээ ярьлаа тий. Тэнгүүт хүүхэд өө тийм үү чи хийгээгүй. Тэгвэл хоёлаа маргааш тэр чинь хий. Тэ эсвэл өө чи тэгвэл одоо ингээ хийчихгүй да тий. Тэгэхэд чамд ямар байсан багш тэгээ юу гсэн гэд. Өөрийн нөгөө сонирхоод ахаар хүүхэд айгүйх нээлттэй болдог, чөлөөтэй тэрийг ярьдаг. Эцэг эхчүүдтэй очиод магадгүй даалгавраа хийгээгүй, эсвэл батад орж навчаад цэцгээд дурсан тухайгаа ч юм анги дээр болсон юм ярихаар шууд хариулт хэлдэг. Өө чи яагаад даалгавраа хийгээгүй юм? Хийх ёстой штэ. Одоо хийхгүй болохоор чи ингэж байгаа аргагүй штэ. Гэт нөгөө хариулт хэлээд шүмжлээд магадгүй зааварлаад эхлэхээр хүүхэд угаасаа тэр чинь мэдчихэж байгаа штэ тий загнуулсан юм чинь. Тэгээд хаалт үүсгээд за дараагийн удаа ээж авд ярьснаас найзтай яриад тэгжсэн дэр. Одоо ингээд өөрийгөө ойлгуулж исэн дэр гэд. Тэгээ бид нар насан турсан хүмүүс ч гэсэн өөрсдөө бодоод үзээрэй. Биднийг хүн сонирхоод байвал бид нар улам л тэр хүнтэй дотносож, ярилцаж, нээлттэй байдаг. Мэдж байгаа шүү дээ. Угаасаа хариултаа мэдж яхад нь зааж зааварлаад байвал ямар ч хүн ер нь бол ихэнхдээ ингээд хаалт үсгээд магадгүй сонсохгүй юм байна гэдэг тэр мэдрэмжийг аваад ярилцгаа болдог. Тэр хүүхэд бас яг адилхан шүү. 10-тай хүүхдээ нүү 15-тай хүүхдээ нүү тийм айгуух сонирхож сонсорой гэж хэлээ түрүүнийх дээр нэмээд. За сүүлийнх нь асуултан дээр гэх юм бол сэтгэл зүйч нарт илүү ханддаг байгаасай. Эцэг эхчүүд тийм илүү тусламж дэмжлэг авдаг байгаасай. Бид нар чинь одоо магадгүй ингээд ээж аав байхынхаа хүрээнд хүүхдээ нэг өөр өнцгөөс хараад идэг. За сэтгэл зүйчтэй хамтраад ажиллаад эхлэхээр хүүхдийнхаа бас нэг юм шинэ ертөнцийг хүүхдээ арай өөр өнцгөөс ойлгох, хүлээн зөвшөөрөх тийм байдлууд ажиглагддаг учраас маш сайн юм хамтарч ажилладаг ээж аав байгаасай гэж хэлье да. Тэгэхээр би зочдоосаа ер нь бол төгсгөлт нь ингэж асуудаг байхгүй юу? Сэтгэл зүйн эрүүл мэндтэй ингээ анхаарья гэдэг юм уриалгыг та ингээ хэлээч. Ингэхдээ ямар уриалгыг одоо үзэгч сонсогчдод зориулж хэлмээр байна гэж асуудیں۔ Та энэ дээр ямар уриалга төвшүүлмээр байна? Өөрийгөө сайн сонсдог байгаасай. Тэ? Өөрийнхөө дотор болж байгаа яг нэг өөрөөсөө өөр хүн сууж байгаа юм шигээр бодоод яг өөрийнхөө бодит үнэн өөртөөгөө ярьдаг, бичдэг тэ байгаасай.
Насанд хүрсэн хүмүүс бол тэр болгон нөгөө алдаа дутагдлаа хүнд ярихаасаа санаа зовно. Тэгээ хүүхдүүд бас яг хэн тандах вэ гэдгээ мэдэхгүй байна. Тэгэхээр хамгийн сайн өөрийгөө ойлгож мэдэх тэр процесс бол өөртөөгөө ярилцах, өөрийгөө сонсох. Тэгээд өөрийгөө байгаагаар нь хүлээж авах. Тийм ээ, би өнөөдөр юм алдаа гаргасан. Тэглээ гэд юу гэж? Тэ би тэгвэл дараагийн удаалынгийн гэдэг юм уучлалыг тэ өөртөө юм орон зайг өстой нөгөө түрүүн тань хэлдэг нөгөө эрх чөлөөг тэ олох хэрэгтэй юм болов. Тэгэхгүй бол бид нэр ингээд өөртөө айгүй их юм шаардлага тавиад цензур тавиад хашаа бариад тийм ингээл ерөөсөө нэг одоо л ингэх хэвээр гэж идэл тэр хооронд нөгөө аз жаргалын мэдрэмж яг хизээ үсэх вэ? Тэр хооронд хизээ яг нөгөө өөртөө сэтгэл ханамжтай байх мэдрэмжийг авах вэ? Тийм. Тэгээд нөгөө нэг бодол маш их байдаг учраас би юм бичиж тэмдэглэхийг айгүй хүнд санал болгодог. Бичиж тэмдэглэн гэдэг нь өөрөө болж байгаа тэр бүх процессыг нэг юм үйлдэл хийгээд буулгадаг. Тэгээ одоо энэ олон улсдаа ч гэсэндээ энэ судлагдаад гарч ирж байгаа нөө судалгаанууд байна л да. Хүн бичих явцдаа асуудлаа олж харж байна. Яг нөгөө ярилцж байгаатай адилхан хэмжээнд байна. Дээрэс нь бичих явцдаа маш их тайвшрал. Тэгээ нөгөө ойлгогдсон мэдрэмжүүдийг авч ийна гэдэг. Тэгэхээр энэ тэр нөгөө муухай сайхан бичих, зөв сайхан бичих хэрэгсээ хамаагүй шүү дээ. Өөрт байгаа төрж байгаа бүхэл бодол мэдрэмжээ өдөрт нэг 10 минутыг зарцуулаад стресст чивэл те одоо юу гэдэг юм та тэгсэн чинь тэгээд гэл нөгөө хүнд гомдлмоор байвал те хүнд одоо хэлмээр байгаа зүйл байвал хэлж чадаагүйсэн бол тэрийг ингэж бүгдийг буулгаалах нь хүн өөрийгөө юм сэтгэл зүйн хувьд цэвэрлэх бас гадагшлуулж гадагшлуулах боломжтой арга юм болов гэж бодод байгаа. Тэгэхээр өөрийгөө сонсцгоё. Тийм, өөрийгөө сонсцгоё. Тэгээд өөрийнхөө дотор болж байгаа тэр зүйлстэй ярилцдаг, өөрийнхөө тухай бичиж тий өөрийгөө гадагшлуулж цэвэрлдэг байх хэрэгтэй гэж уриалмаар байна да. Тавраас таны яриг сонссон чинь одоо амьдралынхаа мөч бүрийг мэдэрч амьдрья гэж хэлээрс нэгдэж байгаа байхгүй. Өвдөлтөж бай, одоо сайхан ч бай, зөвхөн бүгдийг нь мэдэрч амьдрья. Тэгэх юм бол нэг амьдралаа мэдэрх юм шиг. Тэгээд өнөөдрийн маань дугаард хүрэлцэн ирээд үнтэй зөвлөгөө мэдээллийг хуваалцсан сэтгэл зүйч мөнгө хэрэглэгчтэй маш их баярлалаа. За, урьсанд бас баярлалаа. Тэгээд энэ салбарынхаа хөгжил цэцгэлтийн талаар бас энэ олон хүмүүст ойлгуулах тэр боломжийг олгосон та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр үзэг сонсогчдоо өөрийнхөө хамгийн сайн түвшиг найзан байгаад амьдралынхаа цаг мөч бүрийг мэдэрч өөрийгөө сонсдог байгаарэ гэж төгсгөлд нь хэлмээр байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэмээгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг тийм харьцуулж байна гэдэг чи ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болов. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал ямарваа асуудал тулгархад ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гээд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.